Яасан бацхан уу? Орой мэндэ. За би Эрдэнэтийн наадмын талаар нэг хоёр үг хэлэх гэсэн юм аа. За Эрдэнэтийн одоо 50 жилийн болоод нүсэр том бай шагналтай гоё сайхан наадам боллоо. Хамгийн нэг дургу үргэсэн юм нь болохоор одоо тэр эндэр дээр сууж байгаа дарга нар тийм ээ том дээл өмссөн, гоё бүс үсэлтсэн, том хөөрөг барьцсан ингээд өөрснөө Эрдэнэт хотыг одоо одоохондоо бас гар бие оролцож болно. Өөрснөө урд нь ингээд бүтээгээд байгуулсан юм шиг ингээд бааварлаад том яриад хамгийн гол нэг дургу үргээд байгаа юм нь болохоор энэ Цэдэн бол даргаыг яагаад дурсахгүй байгаа юм бэ? Тэ? Энэ чинь анх үүсгэн байгуулад одоо тэр Оросын одоо инженерүүд тэ геолог хайгуул бүх юмар нь ингээд Оросоос тусламжтайгаар Оросын тусламжтайгаар Эрдэнэт үйлдвэрийг тогтоосон нөөцтэй юм баялаг газар байна гэх тийм ээ. Тэгээд дээрэс нь бүтээн байгуулалт хийж барьж байгуулсан. Энэ Орос инженерүүдээс яагаад урьж авчирдгүй юм бэ? Суурийн тавьсан, шавын тавьсан, барьж байгуулад тийм ээ ашиглалтанд оруулсан тэр маш их хөдөлмөр байгаа шүү дээ. Яагаад энэ Оросуудаас авчирж суулгаж, урьж, залж тийм ээ манайхаж цайлж, дайлах, долгонохдоо бол агуу ард түмэн шүү дээ. Тэ толгой тарих хөл гар суу муугыг барихтаа агуу ард түмэн. Тэгээ яагаад энэ муу бал даргыг одоо энэ зөндөө олон одоо хөөхд багшууд харж байгаа яагаад энийг ингээ рекламдаад хэлж яриад ийм хүн ийм хийсэн ингээд ярьж хэлж болдгүй байсан юм бэ? Ганц дурссангүй бал даргыг тэ Оросуудын ганц дурдсангүй. За өөрснөө нэг хийгээд бүтээгээд гавьяа байгуулсан юм шиг баахан нөхдүүд тэгэл одоо худлаа өнөн шагнал ардуулаад тийм л юм болоод өнгөрлөө. Дээлэндээ орооцолцсон том чулуу өрцөн нөхдүүд том бай шагнал амлаад өгөөд одоо ер нь бол тэгэл би бол хардах хэрэгтэй Эрдэнэт үйлдвэрээс зөндөө улгаа хийж байгаа гэж хардж байна. Тий хардах хэрэгтэй бид нар ард түмэн. За одоо тэгэл нууц биш дээ тэгэл Батэрд навраг тийшээ юу шахдаг ч гинөө Эрдэнэт рүү шахааны бизнес бол даавалддаг яадаг ч гинөө тийм ээ. Хор ол зөндөө өгөө. Монголд хоргүй юм гэж алгаа. Ядаж энэ урд нь бүтээн байгуулсан Оросын нэг 10 хүн биш юм а гэхэд нэг 4-5 хүн юм уу амьд зүрэн байгаа шүү дээ хүмүүс нь. Тэ? За бүтээн байгуулсан дараа ирж бас үйл ажиллагаанд нь оролцож зөвлөгөө өгчсэн хүмүүсээс нь ч юм уу нэг 5-10 хүн суулгачаад тийм ээ та бүхний ач уянаар Эрдэнэт гэдэг үйлдвэр одоо 50 жил одоо Монгол улсыг тэжээж гин тэтгэж гин энэ Монгол улсын хөгжил хөв нэмрээ оруулж гин гэдэг ингээ сайшаагаад магтаад ингээ ярьчих чаддгүй юм бэ? Ямар арчаагүй юм бэ? Тэгээ одоо тэнд одоо энэ хөрсөг өргөл хичээл хийх ёстой ажил واخгүй санаачилж. Тэ. Нэг тэгээ зааварчлагыг нөгөөл тэгэл хууль шиг биелүүлнэ штэ угаасаа. Тэгээ одоо буухаас өмнө бас нэг ажил төрөл хиймээр байна нэрэ. Үндэл тэгээ өргөл хичээг бол ямар ажил хийж байгааг нь мэдэхгүй байдаг ч юм уу Монгол улсад байдгүй ч юм уу мэдэхгүй одоо хотоор ч дүүр хужаанар тэ бүр пик хужаанар улс төр энэ хараа хяналт хууль хүчний байгууллага энэ төрийн дээд албан тушаалтнууд өөрснөө оруулж ирээд идэг болоо л ингээл чимээгөө оршоод баг сая хужаа байгаа ах шүү Монголд би хардах хэрэгтэй шүү. Тэ. Тэгээд тэр элбэгд орж юу хийж байгаа юм бэ? Бүр төрийн тугны голлоос уудсан. Эрдэнэт үйлдвэр одоо сайлын үнэ шавхагдаад дууссан ингээ хуцаадсан юугээд Эрдэнэтэд очсон тэргээр яваад байгаа юм бэ? Барьж хориоч. Арга хэмжээ аваач. Өчнөө л хор найруулж
хулгай хийсэн л байлгүй Монгол улсаас бүгдийг шалгаж нэгтлаач. Тэгээ нэг 90 үсгэлээл гэсэн 2 хоног 2 удаа очиод байцаагдан тэгэл гараал ахаал ингээл сулж хөлөөд явна шүү дээ. Монголд үнэн байхын тулд заавал одоо нэр шудраган гарч ирж яж бүгдийг энэ нэг хар луурчдыг хашрааж яж эн чинь нэг зэвэрших гэдэг шүү дээ. Түүнээс наан бол худлаа шүү нэрэ. Тэгээ тийм юм хэлэх гэсэн юм аа за энэ дуудлага руу болдгоо.